Би чинь Хадбаатар аваргын хянагчаар ажиллаж явлаа шүү дээ. Хэмээн яриагаа эхлүүлсэн аавын хаалгыг 2 удаа татаж явсан Хадбаатар аваргын талаар маш сайн мэдэх Засангийн нэг ажилтнтай би 2008 онд доорх зүйлийг хүүрнсэн юм. Ингээ та бүхэндээ ярилцлагаан уншиж хүргэе. Та Хадаа аваргын хянагчаар ажиллаж байсан уу? Тийм гэхэд хэцүү л дээ. Гэхдээ үгүй гэхэд бас хэцүү. Яагаад тэр вүлээ? Би Хадаа аваргыг яг гардан хариуцаж байсан хянагч биш л дээ. Гэхдээ нийтийг амарсан томоохон ажилд ажиллагдах үед хянагч нар тэр манай ялдан. Энэ манай ялдан гээд өмчөрхөд байдаггүй байлаа. Ялангуяа Засангийн нүүр царай болж байсан Хадаа аваргыг хэн нэгэн хянагч миний их гээд өмчлөд байх нь утгагүй шүү дээ. Ер нь аливаа шоронд нийтийн хоригдол гэж байдаг юм. Тэгээд тэр нийтийн хоригдол гэжт нь ямар хоригдол багтдаг юм бэ? Хадаа аварга шиг алдар цуутай бүх. За тэгээд олон танигдсан урлаг соёлын авьяастнууд, цууд гарсан атманууд багтана да. Харангийн лавг сүрэн тэгвэл тооцооны шоронд нийтийн хоригдол болчихсон яваа юм а да. Мэдээч шүү дээ. Нийтийн хоригдол болчихсон тоосог гэдэг хамтлаг байгуулаад л Засангийнхаа нэр хүндийг өндөр дүргөд явж байхаас өөр гавьяа гэж юу вэ? Ер нь алдар цуутай хүмүүстэй хянагч нар гайгүй ханддаг юм. Авраг Хадбаатар гэсэнд манай бүх хянагч нар сайн байдаг байсан. Авраг хүнийг чинь хүндлэхгүй байхын арга байхгүй. Тэр ч өөрөө шоронд байхдаа хүч бираараа гайхагддаг байлаа. Ажлыг ёстой нэг өмлцүүлж өгдөг байсан. Ямар сайндаа л ажлын хоног ахиухан авч шоронгоос түргэн гарахын тулд тухайн үеийн аавын зээж гэдэг машины банкыг таллан зөсч хурц хийгээд галт тэрэгнээс нүүрс буулгаж аждаг байлаа шүү дээ. Тэр амар том хурцыг нь Хадаа аваргаас өөр хүн даахгүй. Чадал муутай хоригдол бол тэр хурцээр нь нүүрс худах нь байтугай дарагдж өгчих гээд байдаг байсан. Тэгээд ямар сайндал хоригдлууд энэ Хадаа хэд бярлахж биднийг чадлаараа чирж алах гээд байх юм гэдэг байлаа. Хадаа аварга нэг удаа засанд суусан зээл 130 машиныг мөрлөөд гаргаж байсан гэж ярьдаг. Энэ тухай та мэдэх үү? Энэ тухай би хамгийн сайн мэдэлгүй яах вэ? Нэг шин намайг жижүүртэй байдал Засангийн эргүүл хяналтын дарга нар орж ирээд гал зоохны хүнсэнд явсан машин энэ хажуухан талд засанд суучихлаа. Хэдэн хоригдол өгөөж гэлээ. Би 5 хоригдол өгөөд явууллаа. Гэтэл эргүүл хяналтын дарга төдөлгүй буцаж ирээд саяын өгдөг 5 ялдан чинь хариугүй хүч муутай юм. Очиж ядаргаанд орчихсан юмнуудыг төөж өгöd байх вда яах вэ? Айлв тэр Хадаа аваргыг дууд гэлээ. Тэгээд Хадаа аварга очсон. Тэр ердөө ганц мөрлөж дүүлгээд л машиныг заснаас гаргачихж үлээ. Хоригдлууд ууланд мод хийж байх үед Хадаа аварга 240 бетон бариад л улсанд явдаг байлаа. Яг л 210 бетон барьж яваа юм шиг огт түрдэхгүй явна. Нэг удаа тэрний 240 бетоноор ус бариад ирж явахт нь манай нэг хянагч досож очиод тэрнээс юм асууж ойр зуурын юм ярилцлаа. Бид холоос хараад л байлаа. Тэгтэл Хадаа аварга 240 бетонтой улсаа түр газар тавиад ярилцах ёстой байтал баристай чигээрээ 2 минут хэртэ зогсчихж байгаа юм да. 40 бетонтой улсыг юмын чиний тоодоггүй хүн байсан. Мөн нэг удаа Хадаа аварга байшингийн дээвэр дээр асгадаг зам тавихад ашигладаг замын хар гэж лагалцсан хар досноос өхөр татаж гаргаж байлаа. Зам ангийнхан илүү гарсан замын хараа жалганд аваачаад хайчих л дээ. Тэгтэл нөгөөх нь зуны халуунд хайлаад тэр хайл мөрөөр нэг өхөр яваад орчихгүй юу? Өхрийн эзэн 2 хүний хамт өхрийг татаж гаргах гэсэн боловч үнэхээр дийлсэнгүй. Тэгээд манай зоон дээр ирж тусламж хүсснээр Хадаа аварга нэг хоригдлын хамт очсон юм. Аварга маань цээжин биенийхээ хамаг хувцсыг тайж нүцэгдээд л дайрчихсан. Мяндсан утсыг 2 давхарлаж өхрийн борвоор оруулаад том сондол руу хижээж байгаад л 1, 2-ын 3 гэж хашгираад л өхрийг замын хараас цуг татаад гаргаж байлаа. Жийсэн сондуул нь оронгоороо булга өсөрснийг бодоход ямархан хүчтийнхээ гарсан ойлгомжтой байлгүй дээ. Өхрийн эзэн Хадаа аваргад баярлснаа илэрхийлээд шимийн арх 10 литр тараг өгч байлаа. Ер нь Хадаа аварга халахын шоронд хүч бираараа бол үнэхээр ямар ч хүнтэй харьцуулагдаж байгаагүй үнэхээр гайхагдаж явсан хүн шүү. Хадаа аварга хоолыг ястай цөлж өгдөг байсан биз?
Өө тэр мэдээч. Ууланд мод хийж байх үедээ бууз хийж идэх их дуртай байсан. Дунд гарын шаазан шиг том бууз хийн. Би тэр буузнаас нь 2 юм уу 3-ыг идэх цадчихна. Харин хадаа авраг 10-20-ыг идчихдэг байлаа. Харин сүүлдээ хоолнд жаахан тааруухан болсон. Зөвхөн хоолнд муу болоод зогсохгүй үүдний шүд нунаж өснийх нь буурал нэмэгдсэн. Ер нь өөрийгөө сүлдэж байгааг мэдэрдэг байсан л да. Ямар сайндаа миний нас явж өглөө. Насаа дагаад бэр хүч хүртэл барагдах тийшээ хандаж байна. Шоронгоос гараад хотоос захтуу гарч ажиахуу эрхэлж амьдрнаа. Одоо амьдралаа бодох цаг болсон. Гэхдээ хэдэн жил зодголчих юмсан. Эд сайхан үеэ энэ айхтар савнд өнгөрөөчихгүй болж 2-3 жил төрүүлэх боломжтой л байсан юм шүү дээ. Гэж ярьдаг байлаа. Аврагыг шоронд байхад хавар аймаг орж буцаж явсан сумын нэг албан хаагч машинтай явж байтал нэг лүгэлгэр ирээд төмөр зам голлоод алхаж явсан гэнэ. Ойртож очиод машиныхаа цонхоор хартал хадаа авраг байж. Мань нэр машины дугуй олгоо хаймар ар нуруугаараа хидрээд 2 гараараа сонгож татнаад явж байж л дээ. Нөгөө албан хаагч тэрнээс та наад хаймараа сонгож татаад дасгал хийж байгаа юм уу? Арай өөр юм олдохгүй байна уу гэж асуухад миний цусны даралт ихсдэг болчиход байгаа. Бас жаахан хавагнах янзтай болчихлоо. Шоронгоос гарвал наадамдаа зодоглож хиймраа сэргэндэ. Бэлтгэл жаахан хийх хэрэгтэй байна. Даанч надтай ноцолдох хүн олдохгүй юм. Дэмэл ургаа мод тэрж аваад хий дэмий бяраа гаргах юм да гэсэн гэдэг. Тэрэнд одоогийн хойр бол нөгөө бэлтгэл хангагч гэж хүн нь байхгүй байж л дээ. Та түрүүн аврах Хадбаатар агсанд манай бүх хянагч нар сайн байдаг байсан гэж ярьсан. Тэгтэл зүүн хараагийн шоронгийнхан Доргой Гамбаа гэгч хянагч тэр хадаа авраг гэгч нь миний гар дээр ирээсэ. Тэгвэл ёстой шүүсийг шахах юмсан гэж занаж байсан гэдэг. Энэ тухай та дуулж сонссон зүйл байгаа юу? Нэрээ тийм. Доргой Гамбаа гэж нэг онгороо юм байсан юм. Энэ хянагч хадаа аврагыг зандаг байсан нь үнэн. Гэвч аврагын маань азан шаваасан ч юм уу тэрний гар дээр очих хувьд өгөөгүй. Ер нь Доргой Гамбаа гэгч хянагчийн ээлжинд гарахад зүүн хараагийн хоригдлууд жичирдэг байсан гэдэг. Доргой Гамбаа мэдээ орсон цагаас эхлээд л мянган хоригдлын өмнөр их хэмсэг байдалтай алхах шоронгийн дарга эцгийгээ бишрэн шүтдэг болсон гэдэг. Тэгээд л эцгийнхээ ширийг хадахаар шийтсэн байгаа. Тэнгэр нь хүртэл баргар юм шиг санагддаг зүүн хараагийн шоронд олон эрсийг бөөнд нь тамлах аимшигт яргалын салхийг уй дамжсан цууд хуйг Доргой Гамбаа анх хагалсан юм шүү дээ. 1980-ад оны үед зөвхөн зүүн хараагийн шоронд биш, босод 20 хангуудаар Доргой Гамбаагийн нэр цууратаж эхэлсэн. Манай дарга хүртэл хот руу удирдах ажилтны зөвлөгөөнд цууж ирчгээд зүүн хараагийн шоронд хоригдлуудыг гарамгаа удирддаг Гамбат гэдэг сүрхий хянагч байдгийн гэн. Та нар энэ хүний дурчилгаас суралцах хэрэгтэй гэж үүрэгдэж байлаа. 1984 онд Монгол улсын дээд шүүхээс давтан буюу 3 жилээс дээш ял оноолсон бүх хэрэгтэн чанга дэглэмтэй 20 ангид хорилсгоё гэсэн тогтоол гарсан юм. Энэний үр дүнд ганц удгийн мөрдөн чангийн хоригдлуудаар дүүрч төдөлгүй тэд майнд зүүн хараа дүүрэн гэсэн шоронгууд руу мөглөнгөөр илгээгдсэн. Арын хаалгатай нь майнд анхны хэрэгтэн буюу азтай нь дүүрэн адгийн болоод хувьгүй ялтнууд нь зүүн хараа руу ачигдж байлаа. Жохом энэ үеэс л зүүн хараагийн ялтнуудын дунд Доргой Гамбаагийн ээлж гэдэг айж хулгансан үг сонсогддог болсноос гадна ахлагч Гамбаа шиг аймар овгор хуйг зүүн хараагаас өөр газар байхгүй гэхээр газар авчуллаа. Соц нийгмийн үеийн шоронгуудад азтай 8 гар азгүй там рууга тонил гэдэг бичигдээгүй хууль ноёрхож байсан юм шүү дээ. 1980-ад оны үед зүүн хараагийн шоронд Игор гэгч харгас албан хаагч ажиллаж байсан юм. Тухайн үед Игорийн дэглэм гэж нэг юм гарч ирсэн. Харин Доргой Гамбаа хянагч болсноор Игорийн дэглэмийг устгаж оронд нь Гамбаагийн дэглэм гэгчийг бий болгосон байгаа. Ямар сайндаа л манер хүүхэн хүчиндэж шоронд ороод байдаг Хадбаатар манай хараагийн шоронд ирээсэ. Нэг сайхан зодох юмсан гээд алгаа өрөөд шүлэнгддэг байсан гэдэг. Гэвч халахын заяа душсан ч юм уу хадаа авраг маань тэрний гар дээр очиж үйл тамаа үзээгүй. Өнөөдөр Доргой Гамбаа гэгч нь хаана яваа юм бүү мэд. Ардчлал хүний эрх зээл тусламж гих мэтийг л ярьж суудаг ялтангуудаар дүүрсэн зүүн хараагийн шоронд л байхгүй.
Уучлаарай, танаас нэг эвгүй зүйл асууя. Ялтнууд өшөрхөж хорлсон хянагч нартаа их эвгүй хож хайрладаг гэсэн. Нууц биш бол энэ тухай та ярьж өгч болох уу? Юу л да, нууц мөн болохоор би ярихгүй байж болно үсттэй. За худлаа тоглосон юм. Нууцлаад байх юу байх вэ? Зарим хянагч нарын хожин тэр дээргүй илэрхий болчихсон. Өөрөө ч тэрнийг мэддэг байсан юм чинь. Зарим хянагч бүр 3-4 хүнч хожтой байлаа шүү дээ. Миний үед буюу 1980-ад оны үед халахын шоронд мангар улаан таваад орж, унгараа жамган, ихийгээ алмар бат зүх, хүүхний салтаа Болдбаатар, умуулцдаг улаан дашчирөө, гүүний умдаг Инхбаатар, үнэний дэлэн Сүхбалсан, нохон жогорхой Батэрдэн гих мэтийн эвгүй хождог хянагч нар зөндөө байлаа. Хэрвээ эдгээр ялтнуудынхаа сэтгэлд нь хурж ажиллаж чадаж байсан бол ийм эвгүй хож авахгүй шүү дээ. Ер нь тухайн үеийн ялтнууд өшөрхөж хорлсон хүнээ бүсгүй хүн охин малын нууц хэрэгтнэр хожилж багтааваа хангадаг байсан юм. Тухайлбал Инхбаатар гэгч хянагчийг гүүний умдаг гэж шоолохын оронд адрагны сэлтий гэд хожилж бол магтан дуулсан хэрэг болно. Мөн тухайн үед алг идэх хож эд модонд орж байлаа. Хулгайчууд бие биенээ занаж зөвхөхдөө хүртэл муу алмын гэдэг байсан. Тийм ч учраас дургүй хүргэсэн хянагч нарыг ерөнхийд нь ал гэж доромжилдог байлаа. Магадгүй би ч бас заримдаа хин нэгний дургүй хүргээд ал гэж доромжлуулж байсан юм болов уу? Харин 1990 оны хоригдлууд цаг үеэ дагаад хянагч нартай хож өгөхдөө бүсгүй хүн охин малын эргэтнээс ангиж ирсэн. Харин түүнийхээ оронд мангас, жөдгөр, амьсгаа, үхтэл гих мэтий хож өгдөг болсон. Ганц удгийн урьдчилан хорих төвд жөдгөрийн бөөс хождог нэг хянагч саяхан болтол алба хашиж байлаа. Ялтан гээч нь төр хугацаагаар ирэхээс усан л болохоос биш бидний л адил магцуусан төрсөн хүн шүү дээ. Тиймээс хянагч хүн бол ялтнуудтайгаа шаардлагатай үед нь хайрлаж чаддаг байх ёстой. Дандаа л загнаж зандраа зодож нүдээд байж болохгүй. Зарим үед эр хүний чанар нэнжин сэтгэл гаргаж байх ёстой. Ингэж чадсан хянагч нар ялтнуудтай хүндлэгдээд л явж байдаг. Харин чадахгүй нэг хүүхний залтай нохоон жохорхой гих мэтийн хоч авахаас өөр яах вүлээ дээ. Ер нь хянагч ялтан хоёр бол өстөн дайснууд биш шүү дээ. Харин онцгой дэглэмийн шоронд бол арай өөр байдаг. Эндхийн шоронд ялтан харгалзагч хоёрыг ажиглаж байхад өстөн дайсан хоёр нэг дор амьдарч байгаа юм шиг л сэтгэл төрдөг. Онцгой дэглэмийн шоронд 20-30 жилийн ялтай хэзээ гарахаа мэдэхгүй хүмүүс хутга шүүгээр зэвсэглэж явдаг нь үнэхээр нууц биш. Наранд хэзээ гарах нь мэдэгдэхгүй. Амьдрий гэсэн итгэл байхгүй ийм болчихсон хүмүүс л тэнд байт юм шүү дээ. Ер нь онцгой шорон гэдэг байх ёстой ч юм уу үгүй ч юм уу гэдгийг манай хууль хяналтын байгууллагууд бодох асуудал. Яагаад гэвэл онцгойд хоригдож байгаа ялтнуудыг рецидив хүнд гэмт хэрэгтнүүд гэж үздэг. Энэс болж хянагч ялтан хоёрын дунд эвлэршгүй дайсан мэт үзэл бодол бий болдог. Энэ ч утгаараа ялтан хянагч хоёроос үүдэлтэй том хэрэгүүд ихэвчлэн онцгой дэглэмийн шоронд гарцаар ирсэн. Ер нь онцгой гэж онцгойлж үзэх шаардлага байхгүй гэж хянагч дарга нар ярьдаг. Жирийн чанга тэгэд гямдан олон дамжлага байх шаардлагагүй. Гадаад орнуудад ч л ийм байдаг гэсэн. Гэвч монголчууд олон шат дамжлаганд айгүй дуртай хүмүүс. Яагаад гэвэл дарга улс болохоор дарга нарынхаа тоог ихсгэх гэж олон шат дамжлагатай олон жижиг шоронтой байхыг хүсдэг болол та. Монголд нийтдээ 6000 гаруй хоригдол ял эдэлж байгаа. Ердөө мянган хүнтэй 6 том шорон байхад л хангалттай. Тэгтэл 100 ямаанд 60 ухын гихчээр 2 сая хүнтэй Монголд 20-30 шорон байна шүү дээ. Үүн дээр аймагуудын мөрдөнг тооцох юм бол 20-30-аас илүү гараад явж байгаа. За тэгээд өнөөдрийн хувьд миний чамд ярих зүйлс нэг иймэрхүү л байна да. Алдар цуутай хүмүүстэй хянагч нараа сайн ханддаг хэмээн яриагаа төгсгөх энэхүү хянагчтай хийсэн яриа маань энэ хүрээ төгсөж байна. Бас сүүлийн удаа дахин давтаж хэлэхэд энэ яриа маань 2008 онд яригдсан 2008 оны бичвэр болж үлдсэн яриа гэдгийг давтан хэлэх нь зүйтэй байх. Энэ хүртэл бичлэгтэйгээ хамт байсан танд үнэхээр их баярлалаа. YouTube сувга subscribe хийж мөн бичлэг дээр нь лайк дарж үзэхээ битгий мартаарай. YouTube сувга subscribe хийхдээ хажуудах хонхыг идэвхжүүлснээр шинэ бичлэг орох бүрд танд автоматар мэдээлэл очих болно шүү. Энэ хүртэл бичлэгтэйгээ хамт байсан танд үнэхээр их баярлалаа.